Шинийн 11-ний өдрийг ирээд товлгаан бурхан багшийн ирээд товлгаан үзүүлсэн тухай товч өгүүлье. Түүний хойд өдөр итгэлгүй эдэн өглөгт хаан өглөгт уучлаарай ноён бурхан нөхөд сэлтийг зарсан тэр өдөр бурхан арслан тавцсан суусаар бие үл үзэгдэн их гэрэл гарч маш зөөлөн сонсох мэт сайн ишгээр богцын номыг маш жалган үзүүлснэ. Тэдгээр олон нөхөд сонсож бүрэн зарим нь дээргүй бод тутахт сэтгэл үүсгээд харилгүй газарт оршив. Зарим нь үрийг олов, зарим нь тэнгэр хүний төрлийг хүсэж буян үсгчд байр тоо томшгүй олон болов. За энэ өдрийн магтаал дээр бэнгэж уншдаг. Гаваа сумбар гомд саачинж содном данжир шингээ тэршүгшин гуенан мяон саянж сүнгээ дамчаа данлаа чанцаалоо гэж ингэж бид нар уншдаг. За монголоор хэрвээ орчуулад үзвэл ингэж гарна. Эргэх 3 дугаар баясгалан өдөр итгэлгүйд идээ өгөгч гүнцэг барав. Их ахуй их өргөл таглыг болгоож арслан сэнтэд бурхан заларсаар атал илэрхий лагш нь үл үзэгдэвч эсрэн тэнгэрийн яруу гихшгээр тэнсэлгүй сайн зарлиг сургаал дээдийн ном номсонд мөргмөө гэж. За тэгээд энд гарч байгаа 3 дугаар баясгалан гэдэг өдөр маань бол юу вэ гэхээр шинийн 11 өдрийг хэлж байгаа. Тэгэхээр тоог өгүүлэх ягт нарын үүднээс нь баясгалан гэх 3 дугаар баясгалан гэх энэ тоог өгүүлэх ягт нарээр хэлж байгаа ийм төвд уран зохиол, төвд хэлд уран зохиол дээр хэрэглэгддэг ийм гайхамшигтсан зохиол байна. За энэ өдөр өглөгийн эзэн болсон хүн маань болохоор төвдөрөө гомд саачин. За монголоор орчуулах юм бол итгэлгүйд идээ өгөгч гэсэн үг. Итгэлгүй гэдэг нь өгөхөөр авралгүй, итгэлгүй, унчин, ядуу, зүдүү тэдгээр хүмүүст идээ ундааг өгөгч гэсэн үг. За санскрит хэлээр бол үүнийг нь болохоор аната пиндака гэж ийм худалдаачин байсан. Аната пиндака. За энэ болохоор Шарвасти гэсэн газар байсан ийм нэлээд баян хөрөнгөлөг чинэлэг сайхан худалдаачин хүн. Тэгээ бурхны шашны их том өглөгийн эзэн жандаг болсон ийм хүн байдаг. Тэр хүн маань болохоор энэ 11-ний өдөр за бурхан багш ирээд товлгаан үзүүлсэн энэ өдөр өглөгийн эзэн болжээ. За энэ өдөр бурхан багш ямар ирээд товлгаан үзүүлж вэ гэхээр бурхан багш тэр олон шавнырын дунд бие лагшингаараа сайхан заларсаар байсан атал олонний нүдэнд бие лагш нь үзэгдэхгүй болоод за тэгээд зөвхөн дуун гихшиг ном нойлдох дуун гихшиг нь сайхан гараад эсрийн тэр сайхан дуун гихшиг. За эсрийн дуун гихшигд бол бурханы тэр зарлиг сургаалыг хийх 64 эрдэм байдаг. Зарилгийн дуу гişгийн эрдэм 64 эрдмийн зөвхөн нэг эрдмийг хэлж байгаа. Тэр сайхан дуу гişгээрээ сайхан сургаал номлоо айлтсан. За тэгээ бие лагш нь хэдий заларч байгаа боловч үзэгдэлгүйгээр ингээд үл үзэгдэн тэгж ирээд товлгаан үзүүлсэн ийм гайхамшигтай ирээд товлгаан үзүүлсэн өдөр байна. Махамуни